Өдгөөгөөс 101 жилийн эцэг монголчууд ардын бүрийн эрхт бүгд найрамдах улсыг тунхаглан анх дугаар үндсэн хуулиа ёсчлон баталсан билээ. 1924 оны 9-р сарын 8-ны өдөр нийслэл хүрээд эхэлсэн анх дугаар их хуралд Алтын 4 аймаг, Дөрөвдийн 2 аймаг, Алтай хөвсгөлийн Урайхан хушууд, Дарганг, Ховдын Тариачин хушуулан ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч хүрэлцжээ. Хурлаар олон чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний дотор анх дугаар үндсэн хуулийг 1924 оны 11-р сарын 26-ны өдөр санал нэгтээ баталсан юм ба. Монгол улсын анхны үндсэн хууль нь 6 бүлэг 50 зүйлтэй. Үндсэн хуулийн 1-р зүйлд Монгол улсыг үүнээс хойш бүгд найрамдах бүрийн эрхт ард улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эвдрүүлэн, улсын аливаа хэргийг улсын хурал хурлаар сонгогдсон засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлэх явдлыг нийтээр сүсэглэн дагуул зохион хэмээн заажээ. Ийхүү манай улс бүгд найрамдах байгууллагад шилжин орсон Аз тивийн анхны улсын нэг болж, тусгаар тогтнолоо дотоод гадаадд тунхаглан зарлаж, хуульчлан баталгаажуулсан нь 20 дугаар зууны түүхэн дэх хамгийн том ололтуудын нэг юм. Анх дугаар үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах улс тунхагласан өдрийн баярын мэндийг хүргэе.